Зия сайн байцгаана уу? Нудагийн бичлэгээр тийм албаны тааж. За би өнөөдөр гэртээ жоохон хөөс цуглуулах гэж байна. Этика гэдэг дэлгүүрлээ орох гэж байна. Та бүгд юм сайн мэддгээр нөгөө гүт өндгөн стик ингээ бичсэн байдаг штэ барааныхаа дээр. Тэдний брендинг дэлгүүрлөө явах гэж байна. Жоох юм очих. Би энэ одоо Red Bull-ийн юм уу жоохон тоодох гэдэг хоёрын шалбараа. Энэ нөгөө өөсөө юмныхаа лазер нөгөө буцааж төлдөг. Тэгээ миний хоо энэ бүр ингэ дүүрчлээ. Тэгээ бүгдээрээ аваад тушаагаад хэдий оруулах юм. За тэгээ бүгдээрээ явцгаая. Дэлгүүр хэсэцгэй. Би нэг өөрөө хийсэн шүү. Нөгөө зоосны оронд бас ингэж хийдэг юм байдаг. Амар евро. Это бараг 10 евро болсон байна. Яна яг л хөтлөө гэхдээ бүр арай хөдлөө. Зия. Стохол хаалж. Бараг цус амтаг дангаа алдаж орж ирлээ. За. Юу авсан бэ? Тэгээд хэдэн евро болсон бэ гэхээр 57 евро 72 цент. Тэгээ нөгөө нэг цав тушаасан мөнгө чинь нэг 975 евро болсон шүү дээ. Нийтдээ нэг 67 евро болсон юм байна. За эхнээсээ юу авсан бэ гэхээр цэцэг авсан. Дараагаар талах байна. Нөгөө самартай талах авсан. Хоёулаа хинсэнтэй нэг нь энэ паприка нэг юм sour cream гэдэг амттай. Бусад өнгийн энэ паприка идэж чаддаггүй. Улаан нь гоё юм чихэрлэг байдаг болохоор улааны авсан. 2 ширхэг уус, газтай уус. Mais, эрдэнэ шиш 3 ширхэгтэй. Энэ био манго юу яаш. Энэ био авокадо хинтраад 1 евро болсон. Ямаас аваад тавьчих гэж бодоод энэ амар хатуу байна. Гэж бэж зөөлрчих байх. Энэ юм гэж чихэрлэг гэж шал угаах гад юм юу авсан болчоо. Мэдээж өндөг энэ харчихаг. Мэдээж будаа энэ үзм. Өглөөний цайнд нөгөө нэг би овёс ингээд сүтээ ингээд бутгаад банантай бутгаад нухад бутгаад эдгээр гоё юмштай байхгүй. Тэгээд энэ росиныг хийчихээр энэ үзмий чи юу гэж хэл зүгээр үзм л гэдэг юм уу? Энэ үзмтэй ингээд гоё бутгаад эдгээр амар гоё юмтай болдог. Тэгээд банан авсан. Банан энэ ингээд нэг хил хүрхгүй
800 г байгаа байхгүй. Тэгээд 1 кг нь 1 евро 29 гэдэг юм байна. Тэгээд энэ болохоор 1 евро 11 цент болсон. Лацтай тунаа. Тийм хафа милк авлаа. Хафар милк гэдгийг монголоор яг юуны сүү гэж хэлэх үү? Энэ нь болохоор нөгөө лакс салмон зоостой лазанья. Тэгээ доороо юм шпинаттай. Энэ бас гоё амттай. Ер нь энэ юм загас бас хөлдөөцсөн. Энэ бас юм загас. Амар энэ ингээл овондоо хийчихэд бидэд тахаар. Энэ бас био нэрс бас хэмдэрсэн байсан 3 евро гэх. Био хүмүүс чинь бас ер нь үнэтэй шүү дээ нэлээ. Энэ юм нөгөө кебабны мах. Дахианы кебаб юм байна. Тэгэхээр дэжгүй баха. Энэ бас ингээ хөлдөөцсөн дахианы цээж мах. Тэгээд дарсан үрцээ гоё байна. Тэгээд энэ нөгөө нэг зөвгийн баал гिचтэй соус авлаа. Тэгээд тэр нөгөө оранж милк жуус шахаж ууя гэж бодоод нэг харагдаад гоё харагдах гэд авчихлаа. За тэгээ энэ бүгд саяны бүх юм нийлээд ер нь би тэгээ нөгөө юуныхаа мөнгийг хасаагүйсэн бол 67 евро болохоор болох байсан байна. Энэ сүү нэр хэд гэжсэн бэ? Энэ сүү карат. Энэ болохоор 2 евро 55 цент гинэ. Бас хөөрхөнтэй. Энэ болохоор 5 евро гэж шүү. Энэ гэхдээ 4 ширхтээ гэхээр ер нь бол нэлээд хэдэн хоол болчихно. Аюу зүгээр. Гэхдээ юмны үн нэмэгдсэн юм санагдаад байна надад. Миний цэцэг 6 евро гэжсэн. Тэгээ саяны оранж 2 евро 69 цент юм байна бүтэн юугаараа. Зяа нэг тиймэрхүү. Илүү юм бол ингээд хараад яваалаас авах гал яла тэгээ одоо дааж чадах байсан юм шиг. Арай гэж саяны авсан юмудаа чирж орж ирлээ. Зяа тэгээд энэ удаагийн бичлэгтээ маань хамт байсан баярлалаа. За тэгээ миний бичлэгтээ өнөөдөр хамт байсан баярлалаа. Жохон сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.